Баянзүрх дүүргийн иргэний хэргийг анхан шатны шүүхийн тамгын газраас үзүүлж байна. Хэргийн оролцогчийн эрх үүрэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл. Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрх эдлэнэ. Эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох. Гэрчээс мэдүүлэг авахулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйл заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааны хууль заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах. Энэ хуулийн 91-р зүйлд заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах. Шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих. Шүүхийн шийдвэрт гомдол гаргах. Нэхэмжлийн бүх шаардлага эсвэл аль нэг буюу хэд хэдэн шаардлагатай холбогдуулан хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үүрэг хүлээнэ. Шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах. Шүүхэд гаргасан нэхэмжлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх. Шүүхийн дуудснаар хүрэлцэн ирэх. Шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дигийг сахих. Шүүхийн шийдвэрийг гардаж авах, биелүүлэх үүрэгтэй.